мэдхийг хичээгээрэй. Энэ удаагийнхаа бичлэгээр өгүүлбэртэй бодлогын төрлүүд болон өгүүлбэртэй бодлого бодох аргуудаас хуваалцгаална. Өгүүлбэртэй бодлого нь хэсгийн бодлого, хөдөлгөөний бодлого, ажлын бодлого, геометрийн бодлого, эрчмийн бодлого, тооцооны бодлого, процентын бодлого, боломжийг тооцоолох гэх мэтийн төрлүүдтэй байдаг. Мөн ямар төрлийн бодлого гэдгээс нь хамаарат харилцан адилгүй аргуудаар боддог. Ингээд өгүүлбэртэй бодлого бодох аргуудтайгаа танилццгаая. Эрчмийн арга. Эрчмийн арга гэдэг нь бол эрчим зураад одоо нэгдүгüүрт нь тэдэн шихүү гэсэн бол хоёрт нь одоо тэдээр их тэдээр бага гэх юм бол энийг бол эрчмээр илэрхийлж дурсалж харуулад эрчмээр бодож болно гэсэн. Арифметикийн арга гэдэг бол арифметикийн дөрвөн үйлдэл тийм ээ нэмэх, асах, үржих, хуваах гэсэн дөрвөн үйлдэлийг ашиглаад бодож болно. Томьёо тооцооллын арга гэдэг нь мэдээж тухайн одоо бодлогыг бодох яг томьёогоор нь бодож болно. Дараа нь тэгштгэлийн арга буюу тэгштгэл зохиож бодож болно. Мөн товччлол хийж болно. Тэгээ хэсгээр харьцаагаар гэх мэтийн бас аргуудаар бодож болдог. Тэгэхээр жишээ бодлогон дээр тайлбарлая. Нэгдүгüүрт нь ах トゥ хоёр нийлээд 750 төгрөгтэй байв. Ах нь дүүгээсээ 4 дахин их төгрөгтэй бол тус бүр хэдэн төгрөгтэй вэ гэж. Бодлол нь юу вэ гэхээр нэгдүгüүрт нь бол эрчмийн аргаар үзүүлсэн байна. Ах トゥ хоёр нийлээд 750 төгрөгтэй гэсэн ах нь дүүгээсээ 4 дахин их төгрөгтэй бол тус бүрийн одоо төгрөгийн тоог олоорой гэсэн байна. Тэгэхээр дүүгийн мөнгийг нэг хэсэг гэж үтсэн байна. Тэгвэл ахын мөнгө нь 4 дахин их учраас 4 хэсэг. Тэгэхээр нэг хэсэг дээр 4 хэсгийг нэмчихээр 5 хэсэг. Нийт ах トゥ хоёрын мөнгөний нийт хэсэг гэсэн үг. Тэгэхээр тэр нийт 5 хэсгээ тэр хоёрын нийт мөнгөнд дүн буюу 750 5-таа хуваацсан гэсэн үг. Тэгэхээр 150 төгрөг. Энэ бол нэг хэсгийн мөнгө тийм ээ, нэг хэсэгт оногдох мөнгө. Тэгэхээр дүүгийн мөнгийг бид нар нэг хэсэг гэж тэмдэглэсэн учраас дүүгийн мөнгө нь 150 төгрөг гэсэн үг. Тэгэхээр ахын мөнгө нь 4 дахин их буюу 4 хэсэг учраас 150-аа 4-өөр өрчүүлээд 600 гэсэн үг. Тэгэхээр дүү нь 150 төгрөгтэй, ах нь 600 төгрөгтэй байжээ гэсэн үг. Хоёрдугаар арга тэгштгэл зохиох. Яаж тэгштгэл зохиох вэ гэхээр дүүгийн мөнгийг x гэж үзье. Тэгвэл ахын мөнгө нь 4 дахин их буюу 4-ийн үрчиг x буюу 4x гэсэн үг. Эндээс x дээр нэмэх нь 4x тэнцүү 750 гэсэн үг. Тэгэхээр x дээр 4x-ийг нэмлээ 5x. X тэнцүү 750-ыг хуваах нь 5 буюу 150. Тэгэхээр дүүгийн мөнгийг x гэж тэмдэглэсэн учраас 150 нөрөө дүүгийн мөнгө болж байна. Ахын мөнгөнд 4-ийг үржих нь x буюу 4-ийг үржих нь 150 тэнцүү 600 төгрөг. Тэгэхээр ах нь 600 төгрөгтэй, дүү нь 150 төгрөгтэй байсан байх нэ. Жишээ бодлого 2. Суудлын машин А хотоос Б хот хүртэл 4 цаг явдаг. Харин ачааны машин В хотоос А хот хүртэл 5 цаг явдаг. Суудлын машин болон ачааны машинууд А ба Б хотуудаас нэгэн зэрэг ухталцан гараад 2 цагийн дараа тэдний хооронд зай 30 км зориулдаг. Тэгвэл хотуудын хоорондох зайг бол. Бодолд нэгдүгüүрт нь арифметикийн арга бас хэрэгэлсэн байна. Хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олсон байна. 4 нэг нь 4 цаг явдаг, нөгөө нь 5 цаг явдаг. Энэ хоёр одоо 4 цаг явдаг, 5 цаг явдаг бол 4 5 2-ийн хамгийн бага ерөнхий хуваагдагч буюу энэ хоёр том маань хамгийн багадаа ямар тон зэрэг хуваагдах боломжтой вэ? Буюу 20 гэж гаргасан байна. Тэгэхээр дөрвөлжин дэвтэрийнхээ 20-нууд зураад А ба Б хот гэж үзье. Тэгвэл суудлын машин нь 4 цаг явдаг, ачааны машин 5 цаг явдаг. Тэгэхээр суудлын машиныг А хотоос гараад 4 цаг явдаг гэх юм бол 4-ний 1 явсан, 4-ний 1 явсан буюу цэнхэр сумаар заасан байна. Ачааны машиныг Б хотоос 2 одоо шар сумаар зааж өгсөн байна тийм ээ. 5-ны 1, 5-ны 1 явсан. Тэгэхээр хоорондох зай нь 30 км үлдсэн гэсэн үг тийм үү. Тэгэхээр А хотоос одоо 4-ний 1, 4-ний 1 гэдэг нь 4-нүд буюу 8-нүд явсан гэсэн үг. Б хотоос болохоор
5-1 5-1 буюу 5-нууд 10-нууд явсан гэсэн үг. За тэгэхээр хооронд нь 2 дөрвөлжингийн зайвуулсан гэсэн үг. Яагаад гэхээр А хотоос гараад 8 нууд явцсан тийм ээ. Б хотоос гараад 10 нууд явцсан гэхээр бид нар 20 нууд зурсан гэхээр одоо 30 км гэдэг маань 2 нууд гэсэн үг. Тэгэхээр нэг нууд нь 15 км болчихно гэсэн үг. Тэгэхээр нэг нууд нь 15 км юм болвол бид нар 20 нууд зурсан юм чинь 15-ыг 20-ороо үржүүлээд 300 км. Тэгэхээр А ба Б хотын хоорондох зай нь 300 км байсан байх нэ. За 2 дугаар арга нь яах вэ гэхээр за нэг нь 4-1 явдаг тийм ээ. Нөгөөх нь 5-1 явдаг бол 1 цагт шүү дээ. 1 цагт. Тэгээд хооронд нь нэмчихээр 29 гарч ийн гэсэн үг. За тэгэхээр хоёулаа адилхан 2 цаг явсан гэхээр 29-ийг 2-тоо үржүүлээд 19. Энэ нь болохоор 2 цагт. Тэгэхээр одоо нэг бүхлээсээ 19-ийг хасчгаар 11 гарч ийн тийм үү. Тэгэхээр тэр 11 нь өөрөө 30 км. Тэгвэл 11 нь 30 км юм бол 10-10 хэд вэ буюу 30-ыг 10-таа үржүүлээд 300 км байх нэ. За ийм аргуудаар бас бодож болдог.